Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал болсон үйл явдлыг томилог хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Axios хэвлэл мэдээллийн байгууллагатай уцаар холбогдсон байна. За түүний хувьд Иранд одоо тавьсан бүсэлтийг үргэлжлүүлэн сунгана гэсэн мэдээллийг энэхүү утасныхаа дуудлагаар хийсэн. За үүнтэй холбогдуулан дэлхийн зах зээл дээр нефтийн үн нэмэгдсэн байдалтай байна. За бүсэлтийн сунгах тухай мэдээ гарсны дараа газрын тосны үн $120 давсан гэсэн ийм мэдээллийг өгч байна. За мөн энэ талаар бол мөн Америкийн нэгдсэн улсын Wall Street Journal мэдээлсэн. Үүний зэрэгцээ Америкийн нэгдсэн улсын түүний командлын зүгээс Тегераныг хэлэлцээрийн ширээнд буцаж авчрах зорилготойгоор Иранд богино хугацаатай бөгөөд хүчтэй цохилт өгөх төлөвлөгөө боловсруулсан гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэсэн. За уг мэдээлэл дурдахдаа энэ төлөвлөгөөний талаар мэдлэгтэй нэрийн нууцлсан их сурвалжуудыг эрт татан мэдээлсэн гэдгээ мэдээлж байгаа. За цохилтын хувьд хаана өгч болзошгүй вэ гэдэг дээр бас мэдээлэл гарсан. За энэ бол дид бүтцийнх нь байгууламжуудыг нь онилж магадгүй гэсэн ийм мэдээллүүд явагдаж байна. За үүнээс шалтгаалan газрын тосны үн хэлбэлзэх болсон. За Иран улсын хувьд бол 2 дугаар сарын 28-д Америкийн нэгдсэн улс болон Израилийн дайралтын хариуд дэлхийн газрын тос шингэн байгалийн одоо гол хангамжийг нийлүүлдэг 5.1-ийг нь тээвэрлэдэг Ормосын хоолойг дамжин өнгөрөх хөдөлгөөнийг нь хатуу хязгаарласан ийм бодлого баримталж байгаа. За үүний хариуд Америкийн нэгдсэн улсын зүгээс бүслэлт тавьсан. За ингээд талууд бол харилцан ийхүү одоо хөлөг онгоц тээвэрлэлтийн үйл ажиллагааг гаргахгүй байгаа үйл явдлаас болоод дэлхийн зах зээл дээр хэлбэлзэл үүсч байгаа юм. За үүнтэй холбогдуулан Америкийн нэгдсэн улсын одоо энэ бүслэлтээс хөлөг онгоцууд гарч байна уу гэдэг дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд тодорхой бас сурвалжлага мэдээллүүдийг хүргэж байгаа юм байна. За BBC Verify дүн шинжилгээ хийсэн. За ингээд Ираны бомбуудаас тухайн үед бол дор хаяж 4 хөлөг онгоц Америкийн бүслэлтийн шугамыг давсан гэсэн ийм мэдээллийг өгч байгаа. За энэ одоо үйл явдалтай холбогдуулан байгалийн хий болон газрын тосны үн өссөн гол нөхцөлийг бол үүсгэсэн. За энэ бол бас Америкийн нэгдсэн улсын болон бусад одоо оролцогч талуудын явуулж байгаа бодлоготойгоор холбоотойгоор газрын тосны үн савлж байгаа юм. За тухайлах юм бол Израиль, Ливаны хооронд гал зогсоох хэлэлцээрийг зарласан. Ингээд 4-р сарын 17-нд Брент газрын тосны үн 1 баррел нь $90 болж тухайн үедээ буурч байсан. За гэвч бол Америк хоригоо өргөжлүүлсээр байгаа учраас газрын тосны жишг үн болох Брентийн үн сүүлийн 12-7 хоногт бол тогтвортой өссөн байдалтай байна. За 2 дугаар сарын 28-нд Израиль болон Америкийн нэгдсэн улсын зүгээс цохилт давталгоо эхлүүлэхээс өмнө газрын тосны үн нь $70-72 хооронд хэлбэлцэж байсан бол ийхүү үн нь өсөж байгаа нь дэлхийн одоо эдийн засагт сөрөг нөлөөллийг учруулж байна. За мөн Ираны эдийн засагт ч гэсэн сөрөг нөлөөллийг учруулсан талаар мэдээллүүд олон нийтэд хүрч байна. Ираны эдийн засаг одоогийн байдлаар гүнзгий хямралтай тулгараад байгаа юм байна. Үн хурцтай өссөн, валютын ханшин унсан, за мөн газрын тосны экспорт нь зогсон байдалд орсон. За Ираны статистикийн төвийн мэдээснээр жилийн инфляцийн түвшин 52.7% хүрсэн нь асар өндөр юм инфляцийг үүсгэж байгаа. За улсын мөнгөнд тэмдэгт болох реал нь түүхэн доодох хэмжээндээ хүртэл унсан байгаа юм байна. За дайны улмаас 2 сая орчим Иран хүн ажилгүй болсон. За шууд болон шууд бусаар ажиллаа алдсан гэдгийг Ираны засгийн газар өнгөрсөн 7 хоногт гаргасан мэдээлэлтэй дурджээ. За харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс энэхүү мөргөлдөөн дайн байлдааны үйл ажиллагааг зогсоохын тулд аль болох ширээний ард түргэн одоо суух ёстой гэж үзэж байгаа. За Трампын зүгээс хэлэхдээ эртгэн ухаан орж гэрээнд гарын үсэг зурхыг лав гарагт ураалсан. За энэ мэдээлэл өөрийн нийгмийн сүлжээний одоо хуудас болох Truth Social платформ дээр мэдээлсэн байна. За мөн Wall Street Journal-ийн зүгээс Америкийн нэгдсэн улсын албан тушаалтнуудыг иш татаж мэдгдсэн. За ийм үүндээ дурдахдаа ерөнхийлөгч Тегераны гарыг мухарлахын тулд Ираны бомбуудыг удаан хугацаагаар хаахад бэлтгэж байгаа гэсэн мэдээллүүд олон нийтийн дунд хүрч хөвөрч байна. За үүнээс болоод албаны хүмүүсийн мэдээлэлд үндэслэн одоо дэлхийн зах зээл дээр газрын тос болон бусад түүхийд арилжаалдаг хүмүүс тухайн нөхцөл байдал тааруулан за одоо өөрийн арилжааныхаа үйл ажиллагааг явуулж байгаа. За цаашдаа бол энэхүү одоо дайм байлдааны үйл ажиллагаа урт хугацаанд үргэлжилж магадгүй гэж үзсний үндсэн дээр энэхүү газрын тосны үнийг өсгөж арилжаалж байгаа нь ажиглагдаж байгаа юм. За Дэлхийн банк мигмар гарагт Ираны дайны улмаас үүссэн ноцтой хямрал 5 дугаар сард дуусвал эрчим хүчний үн 2026 онд 24% өсөх магадaltaй гэж таамагласнаа
танилцуулсан. Өчигдрийн хувьд бол Арабын нэгдсэн Эмират улс ОПЕК-ос гарах шийдвэр гаргасан. За энэ нь бол урт хугацаанд эерэг нөлөөллийг авчрах боловч богино хугацаанд бол эерэг нөлөөллийг улс орнууд амсах ийм нөлөөлөл одоогийн байдлаар харагдахгүй байна. За тийм учраас улс орнууд энэ одоо асуудал за дайн байлдааны үйл ажиллагааг аль болох хурдан инхийн аргаар дипломат арга замаар шийдвэрлэхийг хүсэж байгаа гэдгээ удаа дараа илэрхийлж байгаа. За гэвч бол талууд өөрсдийн байр сууриндаа хатуу зогссон байдалтай байна. За Америкийн нэгдсэн улсын хувьд Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг нь эсэргүүцэж байгаа. За Ираны хувьд бол өөрийн цөмийн зэвсгийг баяжуулах эрхээ хадгалжуулдаг. За энэ нь бол цаашдаа энхийн зорилгоор тухайн цөмийн одоо хөрөмж байгууламжуудаа ашиглана гэсэн амлалтыг өгч байгаа ч гэсэн үүнд нь Америкийн нэгдсэн улс эргэлзэж байгаа учраас одоо цөмийн байгууламжиндаа уран баяжуулахыг нь бүрэн хориглох ийм одоо шаардлагуудыг тавьж байгаа. За үүнээс болоод талууд одоо шийдэлд хүрэхгүй. За үүнээс болоод мөн энэхүү дайн байлдааны үйл ажиллагаа эхлэх хамгийн том шалтгаан нь болсон юм аа.